Өнөөдөр энэ байгаа холбоодоос анзаарч байхад зарим одоо мэрэгжлийн холбоод бол хөл дээрээ босцсон. Айхтар төрийн гарыг хараад байхааргүй бодлого шийдвэрийн дэм тус үзүүлээд явхад ер нь үйл ажиллагаа цаашаа жигдрээд сайхан явчих боломжтой холбоодууд ч бас харагдаж байна. Цөөхөн хүн хамрагддаг буюу одоо шин тутамд хөгжиж байгаа зарим холбоодын асуудал бол энэ ч бас энэ чухлаар тавьж байгааг одоо бидний зүгээс бас онцгой анхаарах зүйтэй гэж ингэж бол бодож байна. Тэгээ би бас ярианыхаа ихэнд хэлсэн байгаа энэ спортын салбар, энэ соёл урлагийн салбар гэх мэт одоо төрөөс хамааралгүйгээр бие даан хөгжих боломжтой эдгээр салбарыг бие дааж хөгжүүлэх бодлогод нь бол төр онцгой анхаарлаа хандуулна. Харин эдгээр салбарыг төрийн нэгдсэн юм бодлогын бичвэр баримттай болгох чиглэл дээр бол бас засгийн газар анхаарлаа хандуулнаа. Тэгээ өнөөдөр та бүхэн маань нэн толгомдож байгаа асуудлыг ярьж байна. Дараачийн удаа бол мэдээж одоо энэ эрхэлсэн сайттайгаа хамтдаа одоо засгийн газартайгаа хамтраад энэ салбарынхаа бодлого бичиг баримтыг өнөөгийн цаг үе нийгмийнхаа шаардлага хэрэгцээнд тулгуурлаж шинжилэн боловсруулах ажлыг бол одоо нэн тэргүнд хийх нь бол зүүн хэрэг байна гэж ингэж харж байна. За энэ бодлогын бичиг баримт гарах за та бүхний болон одоо цаана спортын салбарт энгийн ард иргэдийн зүгээс бас спортын салбарт хандж байгаа хандлага зэргийг судлаж танцсны үндсэн дээр цаашаах одоо дараачийн бодлого хөтөлбөрийг засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлнэ. Түрүүн бас та бүхний үгэнд гарлаа сургалтын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр тусгахаас эхсүүлээд одоо бид энэ асуудалд бол анхаарлаа хандуулна. 2023 онд энэ боловсролын хөтөлбөр одоо аль биесээр шинжлэхтэн батлагдахаар одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгэхээр жишээ нь энэ бүгдэд бид эхнээс нь энэ анхаарлыг хандуулж ажиллах шаардлага байна гэдэг нь бол онцгой анхаарж байна.